Өндөө өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол мэдээж сайхан аялна. Бүгдлээ явна гэж бодож байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ явж машиндаа сууцгаая. Ohayou gozaimasu. Ohayou gozaimasu. Ohayou gozaimasu. Ohayou gozaimasu. あ、飲み物ある。おはようございます。久しぶり。元気。後ろか前か。За сайн байна уу? Хатуулаагүй гэдсэн чи хатцсан байлээ шүү дээ. おはようございます。久しぶりだね。全然会ってなかったぞ。Өдрийн мэнд залуусаа. За тэгээд өнөөдөр сая 6 цагаас гарч явсараад одоо 9 цаг болж байна. Хурдны замаар явж явжгаад зам дагуу ийм супермаркетуудтай зогсоол дээр төр зогсоол дээр зогсоод одоо буцаад хурдны зам руугаа орох гэж байна. За тэгээд цаашаа бүгдээрээ өргөжлүүлцгээе. Явцгаая. Дуртай зүйлийг хийгээд явчихж байгаа юм л та. Ер нь бүгдээрээ замдаа зогсож жоох альчаадаа тайлах хэрэгтэй л болсон юм шүү дээ. Йоо, за явсаар агаад ирлээ. Одоо 10:30 болж байна. Сая та бүхэнтэй өмнөх зогсоолын газар таарлцсан чинь тэгэхэд 9 болж байхад та бүхэнд энэ ч зогсож байна гэжсэн. Одоо дахиад давхсаар агаад цаг гарan тавсаар агаад бас нэг хурдны замын хажуудлын төр зогсоолын зэг дээр төр буудлаад байж байна. Манай жолооч жоохон ядраад амар уурт. Дэвдэг шиг замаар давхсаар агаад нойрны хүрэх шиг боллоо. Тэгээд бас амар хол газар нь талдаа 400 гаруй км юм уу та. Токио хотоос тэгэхээр одоо замынхаа нийт замын талыг ерөнхийдөө туулчаад байж байна. Одоо удахгүй хүрнэ гэж найдаж байна. Ямар амар том зөв юм уу? Ялаа юм уу? Мэдгүй. За тэгээд энэ зогсоолын хажууханд болохоор явсаар гад энэ Саку гэдэг нагаануудад нэг хотод ирсэн байна. Тэгээд энэ болохоор маш өндөрлөгт байдаг. Ерөнхийдөө бид нэр бол Тэнгэрийн ресторан руу очиж байгаа. Тэгэхээр мэдээж өндөрлөг газар руу улам багаар өсгөх нь угаасаа ойлгомжтой. Энд ч амар гоё зармигны жидуун байк, ундааны жидуун байк байна. Энд ч ресторан тэр цаана гоё хоолны газартай. Ерөнхийдөө бол нэг юм бүх юм нэг дороо байдаг төр зогсоолын газар байна. За замдаа гарлаа. Одоо явцаар агаад ирчлээ. Тэнд нэг амар гоё цайз байдаг юм байна. Одоо энүүгээр бүгдээрээ дэшег лефтер уулын оройлоо гарцгаанаа. Үүлнээс дээгүр гарна гэж байгаа. Энд сураа террас гэж байна. Орчуулд бол Тэнгэрийн террас гэж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ миний нард байгаачлаа. Энэ буюугаар これより12時8号線の改札を行います。改札口で乗車券にハサミを入れますので、係員にお渡しください。Орж судлаа гэдэг.
あれ、괜찮아. Манан гэж үсэж тийш уул руу гарах юм байна. Энэ манан болохоор энэ уулын дээр сая тогтцсон байсан. Цаашаа яг юу болох нь одоо юу ч харагдахгүй. Оо тэндээс хөөс гарч байна. За буугаад гараад ирлээ. Гараад ирэнгүүт хамгийн ихэнд хөгтөж авч байгаа юм бол тийм юм байт юм байна. Энд чинь террас кафетагаа тэнцэн нэг кафе. Эндчнээс болохоор ерөнхийдөө үзэгдэх орчноо харддаг юм байна. Амаа нээчихээс. Малгай чинь юу яагаад? За малгайг нэг сая үсээ ингэсэн ш тэгээд байсан. Үсэн урт богдоод байна. За зүгээр гараа аваач. Maybe I don't give a fuck. Тусгаарлалтыг аягүй сайн өндөр түвшинд хийчихсэн яг ингээд хоорондын зайг нь барих боломжуудыг хангацсан байдаг юм байна. Тэгээд энэ талдаа болохоор хоолны менюний хэсэгтээ тиймэрхүү төрлийн хоолнууд гардаг. Тэгээд хоолны үнийн хувьд бол их боломжийн хямдхан. Тэгээд сандлууд нь бол аягүй 9 жорын юм байдаг юм байна. Тэр цонхон талдаа оройн цагаар аягүй романтик хосууд бол ерөнхийдөө сууж болохоор энэ ч нэг бэлэг тусгаарлын зөвлөлүүдтэй. Харин энэ хэсэг нь болохоор дөнгөж орж ирэхэд байдаг. Миний кофе авсан. Кофе одоо лаунж хэсэг юм байна. Хүмүүс бол ер нь зуны цагт бол одоо би гараад тэнцээ ерөн тэр хэсгүүдэд болохоор очиж уух мавчад очдөг юм байна. За тэгэхээр түрүүн та бүхэнд хэлсэнчлэн яг энэ лаунжийн эсрэг талд байгаа энэ террас гарден дээр хүрэлцэж ирээд байна. Та бүхэн яг харж байгаачлаа айгүй ийм цэвэр агаарт үнэхээр ийм гоё бүр цаанаасаа нэг юм байгалийн тийм үнэр үнэтэй. Тэгээд энүүгээр гардны ширээ саналтай
арталтай юм дүүж санагдaltaй. Тэгээ тэнцэлтэй болохоор саяны орж ирсэн лефтнээсээ дамжаад дахиж ийшээгээ дамжиж хоёр дахь шатны лефтэндээ суугаад дахиад уул давж цаашаага явах юм одоо маршрут удахгүй ерөнхийдөө гарч ирэх гэж байгаа юм байна. Саяхнаас ингээд баригдаж эхэлж байгаа. Тестийн шатанд явж байгаа юм байна. Ямар ч тач энэ хүртэл явчаад тэгээд ийм бол дахиад хоёр дахь одоо шат руу яваад одоо та бүхний харж байгаа ч дээр цаанд байгаа лефтний дээр замаар цаашаага ингээ уул даваад бүр ингээд хол явах одоо лефтээр дамжаад хол явах боломжтой юм байна. За тэгээд магадгүй гэр бүлээрээ тий найз нөхдөөрөө магадгүй найз охинтойгоо ихтрээ баярлуулах гад үр хүүхдтэйгээ аялье зугаалгая гэж бодож байгаа бол та ийшээ зориод ирэхэд бол сайхан бэлтгэлээ базаагаад хүрээд ирэх юм бол бүх зүйл яг ингээд биелэн гар дээр боломжтой хоол унд бүх юм байдаг. Энд хүрэлцэж ирээд би бас нэг юм бодлоо л доо. Яг уу манай Монголд бас яг ийм одоо террас, sky terrace буюу одоо тийм тий одоо ийм өндөрлөгт оршдог ийм газар бас байвал их тохиромжтой гоё санагдлаа. Манай Монгол бол яг бас ийм өндөрлөгт одоо юм барих тийм зай талбай гэх юм уу одоо тийм тохиромжтой газрууд айгүй их байдаг. Тэгэхээр тийм газруудад яг төр засгаас ингээд дамжуулаад яг улсаас бүрэн одоо тэр төсвийг гаргаад ч юм уу юм хөгжүүлээд барих юм бол жуулчдаг маш их татах. Мөн дээрээс нь залуучуудад одоо цагаа амралтаа зөв боловсон өнгөрүүлэх юм газруудыг нээж өгвөл маш тохиромжтой санагдлаа. За одоо бүгдээрээ буцаж явцгаая да. Сайн уу гэрээ. Хай. Баяртай. Өнөөдөр би жоохон бороотой өдөр ирж албаар ирж таарсан байгаа. Тэгээд буцаж явахдаа бас нэг юм үзэх хэрэгтэй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад яг иймэрхүү өдөр сонгогдож таарсан. Тэгээд та бүхэн хэрвээ дараа ирэхээр бол заавал юм бороотой өдөр биш. Айгүй тэмцэлмэг, нартай, дулаах өдөр ирэх юм бол одоо энэ ард байгаа энэ хэсэг бүхэлдээ цэлэмцэн энэ ард байгаа доор байгаа энэ хот бол маш гоё харагдах байгаа. Тэгэд мэдээж энэ үүлч гэсэндээ цэлмэг байх юм бол дээшээ тэнгэр шууд харагдаа та гэд хамгийн өндөрлөг зэгт бүр танаас дээр юу ч байхгүй юм шиг тэ мэдрэмжийг аавна гэдэгт би бол итгэлтэй байна. За тэгээд та дараа наашаа ирэхээр төлөвлөж байгаа бол одоо түрүүн хэлсэн зөвлөдүүдийг бас нэг сонсож дахин нэг давтаж сонсож үзээрэй. За тэгээд буцаж явах болно. Ирэх энэ лефт нь болохоор цагийн одоо мөчлөгөөр 20-30 минутын зайтай нэг удаа явдаг учраас яг одоо цагаа тааруулаад бас тэрэндээ одоо тий үзэж харах юм уу тааруулаад хоол ундаа бас идчихээ цагаа маш одоо юу гэдэг хоцорчоод удаан цаг хүлээж суухгүй тулд яг цагаа тааруулаад явбал их боломжтой санагдлаа. За тэгэхээр одоо буцаад машин руугаа явцгаая. You're not the one who said goodnight. It's okay, baby, nothing really lasts forever. For now, let's run towards the sun. Think it'd be better if you don't let me go. Why you make my heart beat faster when we get close? Just take my hand, baby, let's lose control. Even if it's a disaster, I gotta know you're not the one when it's said and done. It's okay, baby, nothing. За одоо хурдны төв зам дагууд адилхан төв төгсөл дээр төгсчод жоохон төр буудалчаад одоо дахиад хөдлөх гэж харж гин. Тэгээ өглөөнөөс хойш авсан болохоор амар ядарлаа. Олон цаг тасралтгүй машинд явчихлаа айгу ядраа би чилж гин. Тэгээд шитгэн харж одоо амрыг дагаа.
してるんですけれども、ちょっとみんなに面白いことをはい聞かせたいんですけど、柴田さんのモンゴルの名前は何でしたっけ？モンゴルでニャム君。理由は選べた理由は何ですか？私の誕生日が日曜日だからニャム君です。日曜日ニャムでしょ。私のモンゴルの最初の方の友達がビャンバとかダワーとか何曜日だったのね。そうで私はモンゴルの男の人はみんな何曜日って名前つけるのかと思って自分の誕生日調べて日曜日だったのね。で友達に日曜日なんて言うのって言ってニャムだよって言われて、でニャム感じありがとうございます。じゃあ、バイステ。またね。シャムラレ。さあ、カムラレ。バイステ。За, гэрлүүгээ харьцгаа идаа. Орой олчлоо. Хүмүүсээ буулгачлаа. Одоо орой борооноос өмнө гэртээ арчвал их гоё байна. Одоо энэ дээшээгийн хурдны зам руу ороод явах юм байна. За. Бодохгүй. Эргээд уулзцгаая. Аりがとうございました。楽しかったです。ザ・ダラオで。ダラオで。バイスタニャンカ。はい、またね。はい、シャムラレ、バイステ。За, орой минь сая гэрийнхаа ойролцоо байдаг. Тэрний ухаа бодол дээр сая хөргүүлж ирчээд тэгээд замдаа 50 алхаж харъя. Тэгээд дэлгүүр ороо тарих болохоор энэ явдаа буугаад алхаад тарчээ гэж бодоод ирсэн байгаа. За тэгэхээр хальт дэлгүүр орч юм авчаад одоо гэртээ арц бүгдээрээ сайхан амарцгаан да. Бичлэгнийхаа ихэд хэлснийхаа дагуу Япон улсын Нагано мужид байрлах Соро террас газар хүрэлцэн ирээд байна. Гарч ирээд хамгийн ихэнд ухтаж хүлээж авах зүйл бол террасын хэсэг байгаа. За тэгэхээр энэ террасын хэсэг нь болохоор зуны яг халуун цагт болохоор хүмүүсийн өөрсдөө бэлдэж ирсэн хоол хүмүүс уух зүйлээ тавиад бэлдээд бүгдээ энд яг амарч аялах одоо яг ихний хэсэг ухтдаг байгаа. За тэгэхээр яг ингээд өвөлнөөс бараг те яг доор тэгээд энэ хамгийн өндөрлөг хэсэгт гарч ирээд ингээд уулын цэлбэг байх юм бол доор яг одоо маш том хот байгаа. Тэгээд хотыг дээрээс харангаа террас хэсгээс бүгдээрээ ингээд одоо амраад алжаалаа тайлаад ингээд стрессээ тайлах юм боломжтой. Яг дараа нь залгуулж байгаа энэ хэсэг болохоор одоо Соро террасын яг одоо лаунж хэсэг нь байгаа. Тэгэхээр энэ лаунж хэсгэн дотроо хоолны хэсэг, кофе шоп, тэгээд бүгдээрээ яг том таксан гоё суудлуудтай аюул романтик орч орон цагаар боломжтой газар байгаа. Тэгэхээр одоо энэ коронавитой байгаа ч гэсэндээ коронавигийн одоо вирус өрчлөлтөө хамгаалахаас одоо сэргийлсэн тэр бүх шаардлагуудыг хангасан, одоо хүмүүсийн хоорондын зайг баримталсан, хүмүүс хоорондын юм хаалтуудыг бүгдийг хийгээд яг ингээд маш гоёор тэр бүгдийг зохицуулсан. Тэгээд ингээд өөр олон төрлийн те буудан, модон сандал, өндөр тавцантай ширээгээд янз янзын ширээтэй учраас та бүхэн гэр бүл найз нөхдөөрөө хүрэлцэж ирэх юм бол ингээд одоо дуртай хэсэг дээр очиж суух боломжтой. Би тэр яг цонхон талд нь суусан. Яг ингээд яг агаар дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр маш гоё орчинтой юм байна. Тэгэхээр та
Энд чи орж ирээд coffee lounge гэсэн өөрийнхөө дуртай дурын кофего 450 yen-ээс 700 yen, 800 yen хүртэл үнийн сонголтуудаас одоо сонгож аваад уух боломжтой. Хоолыг тасгаж гэсэндээ маш ерөнхийдөө хотын яг одоо хөдөө гэхгүй яг хотын яг төвд одоо үнэлгээтэй адилхан дундаж үнэлгээтэй маш боломжийн үнэтэй юм байлээ. Тэгэхээр та бас энэ заавал гэртээ жоохон тэгж хоол хүнс бэлдэж ирэх боломжгүй байгаа бол энэ яриа шууд халуун хоол идэх үе боломжтой юм газар байна. Өнөөдөр бол нэлээд дулаахан өдөр. Тэгээ одоо яг эд халдаг цаг хүртлөө бас жоохон сэрүүхэн чихүүндүү байна. Тэгэхээр та бүхэн яг анх ирэхээр одоо ирэхэд замаа одоо нааша жолоогоо автах гэж байгаа бол та хувцаа бас бэлдээд тааруулж ирэх бас одоо санааг та бүхэнд зөвлөж байна. За тэгэхээр бүгдээрээ одоо ерөнхийдөө энэ хүргээд бичлэгээ дуусгая. Та бүхэн тэрээ би дараагийнхаа аяллуудыг бас хийж өөр маш олон гоё газруудаар аялна гэж бодоод анхныхаа влогийг би өнөөдөр хийж үзэж байна. Тэгэхээр яг танд миний бичлэг таалагдах юм бол цаашдаа миний бичлэгийг хүлээж авч үзээрэй. Тэгэхээр мэдээж та марталгүй subscribe товч дараад миний дараагийнхаа бичлэгийг та хүлээж авч үзээрэй гэдэг одоо та бүхнээс хүсэж байна. За тэгэхээр бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Тэр баяртай залуусаа.